За сайн бацхан христэгчтэй эзний амар амгалангаар та бүгдтэйгээ мэдчилж байна. За шалом миний бодол пэйж дээрээ нэгэн чухал бодлын талаар та бүгдтэйгээ хуваалцсамаар байна. Мэддэгт нь сануулад мэддэггүй нь зайлшгүй мэдж авах шаардлагатай нэг бодол, нэг сэдв байгаа нь зовлонгийн талаар. Бидний амьдрал итгэгч нар маань ингээд бүгд өөр өөрсдийнх нь амьдралын онцлогоос шалтгаалаад янз бүрийн зовлон дотор явсаар байгаа. Миний эргэн тойрны итгэгч нар ахын дүүс нарын дунд ч гэсэн байгаа. Тэгээ тодорхой хэмжээнд бид ингээд дагалдуулж, зөвлөж, чадлаараа ингээд тэндээс нь хуваалцах гэж явдаг боловч байнга л энэ байсаар байдаг. Үйл итгэгч нар дэлхийн бүх хүмүүс энэ зовлон гэдэг зүйлийн дундор явж байгаа. Тийм учраас энэ бодит байдал дээр байгаа энэ нэг асуудалд бид нар маш тодорхой зүг харах, зүг бодолтой байх хэрэгтэй Библийн дагуу. Тэгэхээр нэг ийм тодорхойгүй байдлаас болоод нэг юм асуулт гарч ирдэг нь юу вэ гэхээр итгэгч нар яагаад зовх ёстой юм бэ гэдэг энэ асуулт байгаа. Есүс Христ загалмайн үхэл амьллаараа зовлонг гимнүглийн үр дагаварт бий болдог тэр муухай зүйлсүүд тэр нэг юм дарангуйллыг Есүс Христ ялж тэгээд агуу захирамжин дээр хэлдэг те бүх эрх мэдлийг тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл гэж байгаа. Тэгэхээр бүх эрх мэдлийг Есүс Христ атгаж эцгийн баруун гартал залраа тэгээ агуу захирамжаа чуулганд илгээдэг. Гэтэл чуулганых нь итгэгч нар нь зовоод байгаа. Тэгээ энд маш чухал тайлбар хэрэгтэй байгаа. Нэг гол асуулт нь юу вэ гэхээр яагаад бид нар зовоод байгаа гэдэг итгэгч нар зовлон биднэрт ирдэг юм бэ гэдэг энэ асуулт байгаа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг юм Есүс Христ бурхан биднийг зовоосоо гэж хүсэхгүй нь ойлгомжтой. Маш тодорхой зовоосоо гэж хүсдэггүй. Гэхдээ зовлон байгаа. Тэгээ энд олон зүйл ярих боловч яг одоо ярмаар байгаа нь хоёр зүйлийг л би товчхон хуваалцмаар байгаа нь юу гэхээр зовлон янз бүрийн зовлон дунд бид нар байх чадвар энэ зүйл итгэгч нарын хувьд хамгийн гол дуудлага нь байна. Бүх хүмүүс зовж байгаа. Бүх хүмүүс янз бүрийн байдлаар мэдээж бурхан хүсгүй ч гэсэн янз бүрийн шалтгаанаар зовж байгаа. Гэтэл ямар ч зовлон байсан тэр зовлон дотроо асуудал дотроо зөвөр дунд нь оршоод тэгээд бурханы хүчээр ялаад цаана гарч чадах. Тэгээд дахиад мэдээж ирнэ. Арай нэг өөр төрлийн нэг юм дахиад үүрэг даалгавар, дахиад тоглоомын дараагийн шат, дахиад нэг дараагийн үе гэдэг шиг дахиад нэг зовлон орж ирнэ. Гэтэл дахиад цаана зөвөр дотор нь зөв тэр байдалтайгаараа зовлон дундуур яваад цаана дахиад гардаг. Энэ нэг юм ялалтын амьдрал байгаа байхгүй юу? Энэ чадварыг энэ нэг юм ялсан нэг юр бүсийн нэг энэ ойлголт энэ ялдаг нэг энэ сонин зүйл байхгүй юу? Энэ зүйлийн төлөө бурхан зөвшөөрдөг байгаа. Өөрөө бурхан чадвараа харуулахын тулд ямар хүчтэй гэдгийг харуулахын тулд би нэг ишлэгийг уншия л да. 2 дугаар Коринт 4-ийн 8-аас 11 гэж байгаа. Итгэгчдийн нэг яг энэ зүйлийн талаар бид итгэгч нар хэлж байна. Тэгээ Паулын бичсэн Коринт чуулганд хандж хэлсэн. Бид бүх талаар дарамтлагдавч зовлон шүү дээ. Дарамтлагдавч няцардаггүй. Дарамтлагддаггүй гэж хэлээгүй. Зовдоггүй гэж хэлээгүй те. Дарамтлагдавч няцардаггүй гэдэг нэг юм байгаад байдаг. Үхдэггүй дарамтлагдаад ингээ алга болчдоггүй ш. Няцардаггүй. Сандардагч гэж байгаа. Бид нар сайдлахын сандарж ингэж санаа зовлт орж ирнэ. Сандардагч зөвхөрдөггүй. Тэгээ дотор нь ингээд найдвараа тэгээд яваад идэг. Энэ чадвар. Хавчигддагч. Тэ ингээд янз янзын ингээд дайрал тоглогоо ингээд хавчлага ирдэгч, хавчигддагч, хаягддаггүй. Нэг цаана нэг өөр нэг арт тал байгаад байдаг. Хаягддаггүй. Зохигддагч. Ингээд биднийг зохино. Дотроос нь өвчин зовлон, санаа зовлт, гаднаас нь илүү янзын тэ ингээд нөхцөл байдлын ингээд нэг юм зохилт ирсэн ч мөхдөггүй байдал. Бид биедээ би гэдэг энэ бие дотор л энэ амьдралын бие дотор зовлон орж ирээд байгаа шүү дээ. Энэ бие сэтгэл санаа те бид биедээ Есүсийн үхлийг
үргэлж тээж явдаг. Есүс чинь бидний эзэн өөрөө тэр үхэл гэдэг нь өөрөө зовлонгийн хамгийн оргил гэсэн шүү дээ. Есүсгийн эзэн маань өөрөө биднэрт маш тодорхой хүн төрөлхтөнд байгаагүй зовлонгийн амьдрал, зовлонгийн бүр үхлээр өөрийгөө нэг биднэрт харуулсан. Тэгэхээр бид биедээ энэ зовж байгаа энэ амьдралдаа Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. За энд нөгөө бүх хүмүүсээс итгэгч нарын ялгаж байгаа ялгаа нь байна. Зовоол цаана гарч чаддаг тэр нь зүгээр үр дагавар нь. Гол нь зовохдоо Есүс шиг зовлон дотор дундаа ингээд туулаад гарч чаддаг тэнд зөвхөн итгэгч нарт байдаг ялгаа байна. Энэ ялгааг бид нар өөрсдөө бий болгохын тулд энэ ялгаагаар Бурхан гэрэлтэж харуулахын тулд итгэгч нарт зовлон гэдэг зүйл Бурхан энэ дэлхийн ертөнц энэ дэлхийн ертөнцийн сүнслэг тулааны энэ талбар донд биднийг илгээж байгаа, биднэрт зөвшөөрж байгаа. Бурхан зөвшөөрж байгаа. Ягаад гэхээр өөрөө биднийг бүрэгдийн жигүүр дээрээ ингээд тэгээд гаргах чадвар нь Бурханд байгаа учраас. Зовлохгүй биш. Зовлохгүй байх чадвар байгаа. Гэхдээ тэр нь өөрөө нэг хүний л ойлголт. Бурхан өөрөө үүнээс ил байгаа учраас. Тэгж байгаа. Үхлийг үргэлж тээж явдаг. Ингэснээр үр дагаварт нь яах юм гэсэн чинь Есүсийн ам бидний биед илэрхийлэгдэх юм а гэж байгаа. Есүсийн ам зовлон цаана туулаа тэгээ амьлах тэр нэг хүч чадал биднэрт байгаа аахгүй юу? Тэрнээс зовлонгоос зүхтаах, айх, эмээх, зовлонгийн цаана л гарчмаар байна гэдэг нь бидний зорилго биш. Зовлон дундуур туулахдаа Есүс Христийн загалмайн тэр нэг хүч чадлыг тэгээд түрүүний хэлсэнчлэн ямар ч зовоогүй юм шиг зовж чадах. Зохиулсан мөртлөө бид нар мөхөхгүйгээр цаана яваад байх цохилтыг даах чадвар. Фокусчд шиг. Тэ? Сандрал ирсэн ч гэсэн зөвхөхгүйгээр ингээд нэг юмаа ингээд хэцүү ч гэсэн тэрийн дундаар зөвхөхгүй цаанаа мэдж байгаа бид нар тархиныхаа хартал. Өн чи угаасаа цаана гарна. Ягаад тэгэхээр ингээд яг Есүс шиг угаасаа би үхлийн төлөө ирсэн 3 дахь өдрөө амьлна гэдэг Есүс Христ маш тодорхой дагалдагчнаа хэлсээр л байсан. Хэцүү. Гетсеман цэцэрлэгт хэлсэн шүү дээ. Би маш их шаналж гин. Хөлсөн цус айдал тэгж стресстэй, депресстэй шанал би физиологи нь хүртэл асар их зовж байгаа. Гэхдээ таны хүсэл биелэг. Ирсэн зорилго шүү дээ. 3 дахь өдрөө амьлсан. Тэр нэг юр бүсийн тэр нэг зүйл зөвхөн Бурханы хүчээр л боломжтой байдаг. Тэр зүйл итгэгч нарт байгаа дотор нь нөөц нь байгаа. Тийм учраас зовлонг даах чадвар нь өөрөө нөгөө Христ итгэлийн амьдрал чинь өөрөө байгаа. Тэгээ үүнийг Бурхан л өөрөө зөвхөн хийж чадна. Илэрхийлэх юм амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг гэж байгаа. Нөгөө зовлонд үхэлч өөрөө зовлон шүү дээ. Тэгэхээр бид нөгөө нэг итгэлийн амьдрал байгаа тэр янз бүрийн нэг юм хэцүү байдлууд чинь өөрөө амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэснээр Есүсийн ам үхлийн мах бодит маань илэрхийлэгдэх болно гэж байгаа. Өөрөөр хэлбэл зовлонгийн амьдрал донд огт зовлонгүй хүний баяр хөөр санаа зовлтгүй нэг юм элбэг хангалуун цатгалан эрүүл хүний байдал шиг, цатгалан хүний байдал шиг, баян хүний байдал шиг ямар ч асуудалгүй хүний нэг тэр нэг байдал асуудал дундаа, өвчин дундаа, зовлон дундаа, хоосрол дундаа, зөрчилдөөн дундаа илэрхийлэгдэнэ гэж ярьж байгаа. Энэ нь өөрөө нөгөө ялалт байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө нөгөө Христ итгэлийн амьдрал, энэ нь өөрөө хаанчлалын нөгөө онцлог. Тийм учраас хоёр зүйлийн нэг чухал хэлмээр байгаа хамгийн гол санаа нь. Хоёр дахь нь болохоор энэ гол зүйл нь нэгдүгээрт байгаа цагт хоёр дахь нь яг зөвөөр явж идэг. Хоёр дахь нь би бодохгүй болцсон. Эхнийх нь юу вэ гэхээр юусээ энэ. Өөрөөр хэлбэл Бурханы хүч, Бурханы нэгүүлсэл, Бурханы хүч илэрхийлэгдэхийн тулд Бурхан өөрөө ажлаа бидэнд харуулахын тулд Бурхан зөвшөөрдөг гэсэн хүрээ дээр би яаж туулдгийг харуулъя гэд Есүс харуулсан. Бас ариун сүнс бидний дотор оршсноороо мөнхөд оршсноороо хүн итгэж болгоны дотор харуулах зорилготой. Тийм учраас зовлон ирэх болгонд бид огт санаа зовж болохгүй. Зовлон ирэх болгонд Бурхан одоо ажиллаа хийх гэж байгаа юм байна. Угаасаа та чадахгүй шүү. Би чадахгүй. Зорилго нь угаасаа биш. Зовлон ирж байгаа зорилго нь бид нар давж гарах зорилгоор ерөөсөө ирж байгаа юм биш. Зовлон нь бид нар зүгээр хоосон сав болоод Бурхандаа итгээд
Бурхны хүч бидний дотор илэрхийлэгдэж Бурхан өөрөө алдаршихын тулд тухайн зовлон зөвшөөрөгдөж байгаа гэсэн үг. Есүс Христ Бурхны хүчээр 33 жил амьдарч үхэж, Бурхны хүчээр зовлон ташуурыг ялж, Бурхны хүчээр үхэж чадаж, Бурхны хүчээр амьдсан. Дандаа Бурхан ариун сүнсээр Есүс Христийг бүх зүйлийг хийж байгаа. Есүс Христ яг өөрөө яг бидний загвар болсон Есүс Христ өөрөө зүгээр нэг юм сав шиг байдалд байсан. Та ингээ Иохан номыг харах юм маш тодорхой илэрхийлэгдэж байгаа. Бурхны хүчээр тэр зовлон зүдгүүрийг туулж гарч байгаа. Бурхны хүчээр амьлуулагдж байгаа. Есүс Христ өөрөө амьлаагүй. Бурхан Аав нь ариун сүнсээрээ амьлуулж байгаа. Есүс Христ нэг юм сав шиг байдалд байгаа байхгүй. Бидний төлөө яг ингэж ийм загварыг үзүүлсэн гэсэн. Бид нар ч гэсэн ялгаа байхгүй. Харин бид нар ямар үед өөрсдөө зовж эхэлдэг вэ гэхээр би гэж бодох үед би энэ зовлонг давах ёстой. Эсвэл би зовж ийн ч гэдэг юм уу. Би гэдэг ирэхээр зовж байгаа нь хүртэл би биш. Зовж байгаа нь хүртэл Есүс Христ зовж байгаа. Бурхан зовж байгаа гэдгийг санаа. Тэгээд Бурханы Есүс зовлонгийн тэр цаана байгаа Бурханыг Есүсийг олж харна гэсэн үг. Тухайн асуудлыг, тухайн зовлонг биш цаана байгаа зүйлийг олж харна гэсэн үг. Тэгээ энэ өөрөө маш удаа, маш өргөн, маш гоёор яригдах тийм том сэдв байна. Гэтэ цаг хэмнэх үүднээс урт болохгүй үүднээс шууд гол юмаа хэлээд тэгээ та өөрөө бясалгаад эзэнтэйгээ ярилцаа. Нэгдүгээрх нь түрүүнийх юусэн юм. Тухайн зовлон танд ирж байгаа зөвшөөрөгдөж байгаа шүү. Зөвшөөрөгдөж байгаа. Танаас болж, таны мяа байдлаас болж, эсвэл чуулганы чинь өдөрдөгч те зовлон ирүүлэхгүй байх тийм үйлчлэл хийж чадаагүйгээс болж биш. Хичнээн зөв одоо те онол сургаалтай, номлолтой, дагалдуулалтай, үйлчлэлтэй зөндөө юм байсан ч гэсэн эрдгээрээ ирнэ. Тэр нөрөө нэгдүгээрх нь Бурхан тэр зовлонг туулах хүч болж чадах учраас тэрийг харуулж тэгээ түрүү хэлсэн те зөвхөрдөггүй, няцардаггүй, мөхдөггүй тэр нэг Христийн ам харагдахын тулд гэрчлэл болж гарч ирэхийн тулд нэгдүгээр өгөгдөж байгаа. Тэрийг харангуутлаа баян хүмүүс хүртэл, эрүүл хүмүүс хүртэл асуудалгүй нөгөө нэг гаднах байдлаар ярьж байгаа ш. Тийм хүмүүс хүртэл дотроо зовж байгаа. Одоо яагаад зовоод байгаа ойлгохгүй нэг юм. Тийм учраас тэдгээр хүмүүс хүртэл чамд хоосон мөртлөө чи яагаад ингэдیں۔ Чамд нэг юм байна даа гэд бидний найдварыг асуух үед Петртэй номон дээр Петр дээр хэлдэг. Биднэрт найдвараа хариулахад ямагт бэлэн байхын тулд бид нар Христийг дотроо тээж байгаа гэдэг санаа байгаа. Тэгээ энэ нэг юм өөр ер бус юм яриад байгаа шүү зэ. За хоёрдугаарх нь энэ нэг эхнийхэн санаа бол ерөөсөө ийм би хэлэх гээд байгаа. Тухайн зовлон зүдгүүр дотроо ингээд нэг юм Бурхны хүчээр оршоод байх чадвар төвчиж те Бурхан дээр хараад ингээд өвчсөн ч гэсэн цаанаа байгаа Бурхныг өвчнгөө биш Бурхныг олж хараад ингээд талархаад магтаал өргөөд ингээд те өвчин зовуур нь асуудал нь байгаа мөртлөө сайн сайхан зүйлийг нь олж хараад ингээд Бурхныг л харна гэсэн. Өөрийнхөө хэцүү байдлаа биш. Тэг хэцүү байдал чинь байгаа шүү дээ. Зовж байгаа чи хэвээрээ. Гэхдээ фокус нь Бурхныг харж байгаа гэдэг энэ нэг эхнийх нь энэ нэг чадварыг энэ нэг хүчийг илэрхийлэхийн тулд гэдэг нэг зорилго нь. Хоёрдугаарх нь юу вэ гэхээр ингэнгээ дундуур нь цөмөлж цаана нь гарах гэдэг энэ санаа. Насан туршдаа зовох биш цаана гарах. Энийг бас харуулахын тулд за энд юу орж ирж байгаа вэ гэхээр нөгөө мэрэгэн ухаан. Нөгөө оюун санаа шинжлэгдэж бид нар эрүүл ухаанаар бид нар тухайн зовлонг туулж гарах тэр нэг мэрэгэн ухаан биднэрт Бурхныг дагаад явдаг. Бурхны заавар зөвлөгөөгөөр цаана гарах гэдэг энэ ер бүсийн ойлголт маш чухал бодит ойлголт байгаад байгаа. За энэ хоёрдугаарт нь энэ бас зэрэг явж байгаа. Тийм учраас юу вэ гэхээр маш Библи судалдаг одоо энэ би хуваалцж байгаа шиг энэ мэт оюун санаагаа ингээд дандаа Бурхантайгаа ярилцаж юмыг ингэж те цаад үнний тогтолцоог нь олж хардаг ийм хүмүүс маань тухайн зовлонгийн шалтгааныг нь ч гэсэн олж харж чаддаг. Ариун сүнсний тэр хараагаар яагаад энэ зовлон анх ороод ирв? Шалтгааныг нь олж харна. Тэгээд гимших шаардлагатай бол гимшин амьдралын хэм маягаа өөрчлөх ёстой бол өөрчлөн, болох ёстой, үгүй гэж хэлэх ёстой хүмүүс байвал үгүй гэж хэлнэ, өөрчлөх ёстой тодорхой юм байвал тэрийг өөрчлөнө. Маш бодиттой өөрчлөлтүүд, бодиттой одоо хариу
хариу үйлдэлүүдийг хийн. Гимшиж гин, бодлоо өөрчилж гин, юм өөрчилж гин. Шалтгаантай нь хамааралтай. Тэгээд юуг цааш та тэг энэ нэг зовлон орж ирж байгаа шалтгааныг олж хараад тэгээд энэ зовлон дуусгахад ямар алхмууд хэрэгтэй маш тодорхой олж харна гэсэн үг. Библи судалч өөрөө яг энэний бэлтгэлүүд багхгүй юу? Библи өөрөө Библийн тэр 66 номдор байгаа тэр нэг гайхалтай хоорондоо нөгөө нэг ортодокс гэж ярьдаг. Ортодокс чанар гэдэг Библийн зөрчилдөөнгүй бүх нэг жишлэг нөгөө ишлтэйгээ зөрчилдөхгүй нэг юм судсан хэлхээ үнний тогтолцоо хоорондоо Библи судалдаг хүмүүс энийг нь олон харчдаг. Харах тэр дадлыг ингэж Библи судлах болгондоо хийж идэг. Тэгээ ийм хүмүүс амьдрал дээр өрнж байгаа үйл явдлуудын цаана нь утга учирыг нь яаж ямар цаана үнэн оршиж чинь тэрийг нь олж гараад энэ зовлон энэ асуудлыг гарахын тулд ийм зүйлсүүдийг ийм хүмүүстэй уулзаж ингэж бодлоо өөрчилж те ийм амьдралын хэм маягийг ингэж өөрчлөх хэрэгтэй юм байна. Би ингэх хэрэгтэй юм байна, тэгэх хэрэгтэй юм байна гэдгээ ухаарна. Олж харна. Тэгээд тэрнийхээ дагуу за би одоо тэгвэл үүнээс хойш би ингэж амьдрнаа гэд шийдвэр гаргаад дотроо ингэ тэнэ гэсэн. За энэ ухаарлыг би болгохын тулд л хоёрдугаарх зорилго нь тулд зовлон зүдгүүр элдв янзын юм орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл бидний өөрчлөгдсөн mindset, өөрчлөгдсөн оюун ухаан, оюун санаа шинжлэх гэж ярьдаг. Асар чухал ойлголт. Бас нэг теологийн хэлгээр ярих юм бол сэтгэлийн аврал гэдэг энэ санаа. Мах бод, сүнс, сэтгэл гэд хүний гурван төвшин гурван аврал яригддаг. Оюун санаа, сэтгэлийн аврал гэдэг энэ ойлголт, оюун санаа шинжлэгдэх гэдэг. Насан туршдаа үргэлжлэнэ. Насан туршдаа бид нар насан туршдаа зовлон асуудлуудыг яаж цаана гардаг гэдэг нь өөрөө нэг юм улам илүү бурханлаг болж байгаа нэг ойлголт байгаа байхгүй. За тийм учраас энэ хоёр дахь зорилго байгаа юм. Тэгээ үүний төлөө чадварлаг байдлын төлөө тухайн зовлон зүдгүүрч орж ирж байгаа. Зөвшөөрөгдөж байгаа. Тэгэхээр бидний мунхаглаас ч болж байгаа, биднээс хамааралгүй ч орж ирж байгаа. Аль нь ч байсан гэсэн дотор нь шалтгаан байгаа. Яаж энэ зүйлийг даван гарах тайланч байгаа гэсэн үг. Тэгээд тэглээгээд бид өөрсдөө хүчилж чадахгүй шүү дээ. Гол юмаа бид оюун санаагаа шинжилсэн гэсэн үг. Харин энийгээ бурхан энийг чинь хараад ухаарах юм ёстой юм аа ухаарчлаа. Миний хүч туулан гарах хүч маань илэрхийлэгдчихлээ. Одоо энэ зовлонгийн ирсэн зорилго нь биеллээ. Одоо дуусгая гэд бурхан шууд тэр зүйлийг чинь цаана гарна гэсэн. Хэр удаан энэ зовлон дундуур явах нь танаас шалтгаална. Танаас шалтгаална. Энэ хоёр зүйлийг л та тээх хэрэгтэй гэсэн үг шүү. За тэгээд та үргэлжлүүлээд та бодорой, бясалгаараа эзэнтэйгээ ярилцаарай. Ариун сүнс танд үргэлжлүүлээд таны энэ бодлыг тань аваад явна гэсэн үг шүү. За эзний амар амгалан, эзний хүч чадал тантай хамт тоглолтгой. Амжилт.